За намайг баясгалан гэдэг 100 овсын сэлвэрэгэнд. За юунаас эхлэх вэ? За эхлээд том цүнхнээс эхэлчихэ тэ. Зэтэй хэдэн кг юм бэ? Энэ нэг 15-аас 18 кг болтгийг өөрөө явах. Жоохон хүндэлтэй. Тэний нэг компьютер өөрөө хүндэлтэй. За агентуудын хамгийн номер 1 авч явах хэрэгтэй юм бол бүгд мэдж байгаа хэрэгтэй ингээд. Энэ бэлэн утсаа жоохон яхаа авцгаа. Энэ нэг зурагдсан бэлэн болсон гэрээнүүд маань ингээд яатсан байгаа. Гэрээсээ ингээд одоо энэ дээр багтар бланк буюу одоо нэг гэрээ хийх боломжтой. Бүгд нэг гэрээний үндсэн драфтууд маань бүгдээр ингээд байж идэг. Ингээд бэлэн явж идэг. Бүх олон төрлийн гэрээ байгаа. Дээрээс нь түрээсийн үнээсээ гэдэг. Манай хач зөндөө олон гэрээнүүд ингээд авч ирдэг. Афганаас авчихсан. Энэ цэргийн зорилттой авцсан байхгүй. Тэгжсэн. За тэгээд цэргийн офицер байлаа. Өшөө цолтой байсан. За энэ мэдээж нөө банкны өөрийнхөө халбах сэрийг авч явдаг. Баад одоо эсэлтэй болсон юм дээ шүү дээ юм гадуур чинь. Тэгээд тэрнээсээ улсын зэрэг өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах зорилгоор юм. Яавч явж идэм аа. Энэ Дашин дэлхийд энийг зарж байгаа шүү яа. За босоо. Хоёр бизнес. За ингэ би жоохон том дуртай яа. Энэ том падтай гэдэг. Стил сервисийн том падтай гэдэг юм бүгд яхад амаа тийм. За нэг алдарт ноутбук гаргаж ирээ. Том багтаа. Ноутбук эзэлдэг. Энэ нэг гейминг лаптоп энэ Aorus гэдэг амар тэргүүлэгч брэнд байдаг. За мэдээж нэг keyboard хамгаалсан юутай нэг байнга авч явдаг. Хүмүүс гайхаад байдаг. Энэ бол илэгцээ хамгаалж байгаа гэсэн үг байхгүй. Энэ keyboard нэгэд дарагдахаараа keyboard-ны мөр ингээ гарчдаг байхгүй энэ дэр. Тэрнээс нь хамгаалж байна гэж яддаг хүмүүс. Тэр болго ингэдэг юм бэлээ. Энэ бол жоохон арчаатай талтай орт юм да. Энэ 300 Гц цаад энэ компьютерийн сурталчилгаа болчиход яа. Энэ нэг геймер юу сонирхолтой байхгүй. Гейм сонирхдаггүй тийм хүмүүс юм хооролтой ирчүүд ялангуяа. За тэгээд бусд нь бол цэнэглэгч маус эдэргээд энэ маус нүртэл ингээд Aorus брендийн юм. Энэ бол брендлэг. Энд оруулаа. Ингээл одоо нэг цэнэглэгч юмуд ингээд явж байгаа учраас энийг харуулж тээ. За үүн бол нэг нөөц утас байдгийн биднэрт ингээд байнга цухтааг авч байгаа. Android болон iPhone гэсэн 2 төрлийн утсыг гэдэг байгаад мэдээж hard disk байнга явж идэг. За тэгээд ойлгомжтой олон төрлийн цэнэглэгч USB-нүүд маань ингээд дагаж явдаг аа. Ингээд явж явахгүй болохгүй гинтийн. За тэгээд нэрийн утас нь жоо ийм хийцтэй уушлаарай. Юу нэрийн утасны маань юу нэг гончны маань халаасанд явдаг. За цүг дотор бас байнга ингээд нэрийн утасууд маань цухтаа явж явахгүй бас бол. Тэгэн тэгээд дандаа USB баг утаснууд байна уушлаарай. Хараад их аюу эвгүй харагдана. За миний утасыг утсаа ирчтэй нэр. Утас маань ингээд хэдийн бэ гэдэг. Гэхдээ энэ чи 14 Pro Max 2 жил болж байгаа. Манай эхнэр амар гоё ингээд чим ингээд зөөж өгсөн өвлийн бэлээд ингээд гоё. Кейс мэйс хүртэл манай эхнэр сонгож өгдөг. Тэгээд энээс нэг салдгүй юм байгаа. Миний дэлгэцэн дээр юу байдаг гэж бодож байна. Ингээ байждаг. Миний хураагаар шууд билээ. Амьсгалцсан юм да. Зөвхөн манай хүүгийн аяг, би хүүгийн аягийг өөрөө авч гэж ингээ хэрэгэлдэг. Айгу гоё аяг байгаа. За дараагийн манай амар чухал хэрэгсэл болох ингээд энэ юу вэ? Энэ бол явж идэг. Энэ хоёр зүг байхгүй бол ногоон авц зоолттой явж идэг. Царай за Mavic Air 2 энэ дронтой би энэ аваад одоо 3 дахь жилдээ болж байна. Энэ бол миний одоо үндсэн хэрэгсэл болж хувирсан дрон байна. Газар объектууд дээр ажиллахад бол хамгийн их хэрэгтэй гэдэг хэрэгсэл маань болж тааж байгаа. Яг мэдээж орон сууцн дээр ч гэсэн ашиглах боломжтой байдаг. Яг тэгэхээр зарим хүмүүс яг хаана байдгийг гэдэг асуултууд амар асуудаг. Тэнд нь ойртуулахын тулд ингээд агаар дээрээс дандаа тэр болгон хүмүүс нөгөө Google Maps-ыг ашиглаж бас мэддэггүй юм лээ л дээ. Тэгээд Maps-ыг хэвээр мэддэггүй байна. Зарим ах их чинь хэцүү шүү дээ. За энэ нөгөө joystick хэрэглэн удирдлага нь хийж байгаа. Тэгээд за би нөгөө бусдаас онцлог нь гэвэл ингээд 5 батарейтай явж идэг.
Одоо дрон дээр нэг батарей байсан тийм үү. Одоо дроноос гадна ингээд 4 батарей ингээд аваад явдаг. Бүрэн бэлэн байдалтай явж идэг. Нэг объектыг одоо жишээ нь бүрэн бичлэг болон зургийг ингээд нарийнжтай саавыг бол ганцхан батарей дуустдаг. Нэг батарейг бүтэн дуустдаг. Нэг батарей нь дундажаар нэг 15-аас 18 минут нисдэг байхгүй. Тэгээ нисэхээс өмнө нисээд яг үндсэн тодорхой өндөрлөлт гарахтаа бас хэдэн минут туулдаг учраас яг үндсэн тэр нөгөө агаар дээр бүрэн тогтож яг үүргээ гүйцэтгэх хугацааныг 10 минут гэдэг. Тэгэл 10 гэх мэт 50 минутын бичлэг хийх бололцоотой ингээд явж идэг гэж ойлгож байна. Америкийн нэг онцлог байдаг. Та ингээд ямар уцаа ингээд цэнэглэх газар байхгүй юу гэж бол энэ ингээд хувиргагчтай ийм нэг хувиргагчтай байдаг. Энийгээ шууд эндээгээ залгаад эннийхээ цэнгийг USB-гээр дамжуулаад уцаа цэнгэлдэг. Энэ адаптерын үр гүйцэтгэх одоо павер банкны үр гүйцэтгэдэг гэсэн үг байна. Энэ онцлогтой ингэж авч явдаг. Сонирхолтой байна тест. Надад ингээд 3 жил үр гүйцэтгэж байна. Надад бол үнэхээр миний үнж хамтрагч байдаг. Бас нэг баг юм. Баг юу хийх гэдэг гаргаж ирэх гэвэл яг түрүүний баг шиг байна. Тэгвэл том хүмүүсээс их юм гарч ирэх болов гэсэн чинь айгүй бас. Ихэнх гэрээ байгаа дөө миний бодлоо ингээд дандаа гэрэл хийж идэг. Тэгэл гэрээтэйгэл явж хахад тэгэл агент хүн болвол бусдын бүрнэл гэж ойлгож болно дөө. Тэгээд гэрээгээ батлуулах болон одоо нэг сошиал медиа юм дээр платформ дээр компьютер ашиглаж, за компьютер дээрээс ашиглах шаардлагагүй зүгээр утсаараа болчих юм уу тэгээ утсаараа гэж зөвчдөг учраас тэгээд одоо чи харцсангуу тиймэрхүү техникийн дэвшлүүд амар гоё байгаа учраас эндээ нэг санаа зовлтго болцоо. Миний энэ би жил 6 сар болж байна. Тэгээд одоо энэ маань нэг бас алдагдчих гээд байгаа хүмүүс их олзуурах гээд байгаа юм. Ус чийг нэг төрөхгүй тоошоор орохгүй гэдэг ингээд хүмүүст ингээд тайван гоё болчихдог. Тийм байна. Энэ харилцагчд маань ингээд гоё төлхөрүүдээ ингээд мэдээж биднэрт их таалагддаг. Бид нар бол маш найдвартайгаар чамдын чадаар хадгалж өөрсдийнх нь юмдыг өөрийн мэд одоо хайрлаж хамгаалж явдаг байгаа шүү манай харилцагчид маань одоо биднэртэй итгэж ингэж найдаж биднээр ингээд үйл хөдлөлгөө орлуулж байгаад нь бол их баярлагдав. Бид нар бол яг тэрнийхээ хүрээнд нөгөө итгэж найдвартай одоо ёс зүйтэйгээр бид нар та бүхний үйл хөдлөлтөд хандахын төлөө явдаг. Учраас та бүхэн бидэрт бас ирээдүйд хамтран ажиллаж магадгүй хүмүүс маань биднэрт итгэж найдаж бодно шүү. Надад баян зүрхийн үйл хөдлөлийн төхөөрөд байна гэж ойлгоорой. Ер нь төвлөрч ажиллаж байгаа юм байна. Тий, төвлөрч ажиллаж байгаа. Худалдаа авагч талын энэ дээрээ би дандаа баян зүрхийн худалдаа авагчтай харилцан ажилладаг. Миний өөрийн зүгээр нэг харилцагчд маань үйл хөдлөхөө борлуулах гэсэн хүмүүс бол Улаанбаатарын хэнд байдаг. Зарим бүр сайн шандад хүртэл орж ирж байсан тохиолдол байгаа. Тэгээд шивээ гоо гэдэг нь орон нутгаас бас асууж тэ нэг борлуулж авах яах вэ? Тухайн бүрдэн зөвлөгөө өөрийнхөө онцлогоор зөвлөгөөгөө ажилладаг. Тийм байгаа. Баярлалаа. Арай жоохон болсон уу? Богинохон болсон уу?